За энэ гадаадтай хамтын ажиллагаагаар одоо хөрөнгө оруулалт хийх, ажил бүтээх гэдэг чинь үнэхээр нөгөө нэг 100 айл руу 100 явна гэдгээс ч илүү хүнд нүсэр ийм ажил байдаг юм байна. За тэгээд би энэ хуулийн төслийг бол энэ одоо хөөцөлдөж байгаа ажлыг нь бол дэмжиж байна. За би үүнтэй холбоотойгоор гадаад иргэн яамнаас хүмүүс ирсэн байх гэж одоо бодож байна. Тийм учраас нэг зүйлийг тодруулах гэсэн. Жил гаруй өмнө одоо хятад улсад одоо миний зүгээс айлчлаад бид нар хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн дэмжих, туслах хэрэгслийн асуудлаар хамтын ажиллагааг хөндөсөн. За эргэж ирээд одоо гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамд мэдээллийн уламжуулалт тайлангаа өгч энэ чиглэлээр хамтын ажиллагааг дэмжих гэсэн энийг ажил хэрэг болгооч гэдэг ингээд явж байгаа. Тэгээ одоо бараг 2 жил болох чинь ямар ч одоо ахиц мэдээлэл байдаггүй хүлээгээд идэг. Тэгэд ямар ажил дээр ингээд одоо тэр хөөцөлтлөгөөтэй яваад ямар нь болж бүтгүй байгаа ялгааг бид нар харж байна те. Тэгэхээр энэ дээр нэг ямар явцтай байдаг. Ер нь энэ бид нар одоо уул уурхай хүнд үйлдвэр гэдэг асуудлуудаар бол гэрээ хэлцлэг яам нь хөөцөлтөд яваад байна шүү дээ. Амар нүсэр асуудлыг хөөцөлтөд яваад байхад тэрний жижигхэн нэг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн туслах технологийн сэргээн засахын хамтын ажиллагааны нэг иймэрхүү асуудлыг хөөцөлдөг болохоор ингээд алга болчих юм. Тэгээ энэ дээр мэдээлэл авмаар байна. За, би хариулах уу? За, ажлын хэсэг хилцэж байгаа асуудалтай холбоог бол асуулт байна, тийм ээ? За, хариулт өгчээ. Тодруулсан асуулт хариулт өгье. За нэг үлэхэд яг энэ асуудлын явцыг бол мэдэхгүй байна. Тиймээс зохиц журмын дагуу асуудлыг тодруулгыг аж яамнасаа танд мэдээлэл хөрвүүлэх арга хэмжээ авъя. Баярлалаа. За бичгээр Саран Чулуун гүшүүнд хариулт өгчөөрэй.